Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газар 2013 оны төсвийг эдийн засгийн тооцоо судалгаа, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг харгалзалгүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтаа зохих түвшинд явуулж чадсангүй. Үүний улмаас улс орны эдийн засаг хөндөрч төсвийн орлого анх төлөвлөснөөс 1.3 их 80 төгрөгөөр тасарсан. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл урд өмнө байгаагүй буюу 50% дарсан. Төсөв санхүүтэй холбоотой хууль тогтоомж журмыг ноцтой зөрчсөн олон шинжилгээг Алтан хувийн тэргүүлсэн засгийн газар үзүүллээ. Монгол Улсын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг нягтлан үзэж холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл дүгнэлтийг судлан үзээд улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг дараах дүгнэлтийг хийж байна. 1. Монгол Улсын засгийн газар Монгол Улсын төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28-ын 8-д заасан улсын хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 4 жилд нэг удаа баталж жилбэр тодтогно. Улсын хурлын 2012 оны 60 дугаар тогтоолын 4-т заасан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж 2013 оны 1-р улиралд багтаан улсын хурлд өргөн мэдүүлэх гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчиж хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр боловсруулж улсын хурлаар батлуулаагүй. Нийгмийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага тулгуурлан ирэмжилсэн нэгдсэн төлөвлөгөө гаргаагүй улмаас төсвийн төсөл арга хэмжээний гүйцэтгэлд сөргөөр нөлөөж улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хуулийн хангалтгүй үр дүнтэй гарлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 425.8 тэрбум төгрөгөөр хасаад байхад дахин 336.5 тэрбум төгрөгөөр санхүүжил тасалдж байна. Хэрэг төсөвт хасах тодтол хийгээгүй тохиолдолд төсвийн гүйцэтгэл 51% гарч байгаа юм а. Түүнчлэн 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн төлөвлөгөөг 221.8 тэрбум төгрөгөөр баталсан боловч 154.6 тэрбум төгрөг буюу 69.7% биелэлтэй гарсан. Засгийн газраас хийгдэх санхүүжилт их хэмжээгээр тасалдсан. Нөгөө төгөөр ажлын зохион байгуулалт хариуцлагатай шууд холбоотой гэж үзэж байна. 2. Төсвийн ерөнхийлөгчийн загсчдын 65% нь гадаад томилтын зардлыг 2.2-оос 558.3 сая төгрөгөөр 11 төсвийн ерөнхийлөгчийн захирагч гадаад зочны зардлыг нийт 1 тэрбум 10 төгрөгөөр батлагдсан төсвөө хэтрүүлсэн. Төсвийн тухай хуулийн 14-ийн 3-т төсвийн ерөнхийлөгчийн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг засгийн газар улсын их хурлын өмнө бүрэн хариуцна гэсэн заалтыг зөрчсөн байна. Ерөнхий сайд Алтан хувийн хэлж ярьдгаар хансаг хэрэглээ, дайлах цайдлагын зардлыг багасгах нь жилд 2-оос илүүгүй гадаадд аялахгүй, амралтын өрдөрүүдээр шажилнагсан амралтаа умартаж, ам ажлын зөрүүг амьдрал дээр харууллаа. Арт түмэн бүсээ чангалж, хямралыг хохирол багтаад авахыг хичээж байхад эрхтэн даргатнууд татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгааг улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлэг эрс буруушааж байна. 3. Албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нь хэрэгс хэтэрлээ. Засгийн газрын 2007 оны 349 дугаар тогтоол зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгаа нь судалгаагаар батлагджээ. Эдгээр эрх мэдлээ хэтрүүлсэн нэг албан хаагч тутамд 3.3 сая төгрөгийн зардал гаргасан гэсэн тооцоо гарч байна. Түүнчлэн төсөв санхүү хүндрэлтэй байгаа үед албан тушаалтнууд хяналтын бус тансаг хэрэглээг илүү эрхэмлэн 100 км тутамд 17 литрээс доошгүй шатхуун хэрэглэдэг нэг бүрийн үнэ 52.1-ээс 354.5 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг худалдан авахд зориулж 20.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Төрийн албанд сүүлийн 3 жилд худалдан авсан нэг бүрийн үнэ 83 сая төгрөгөөс дээш өртөгтэй автомашин нийт 61-ийг худалдан авснаас зөвхөн 2012 онд 22 ширхэг, 2013 онд 29 ширхэг авсан байна. Энэ нь эрх баригчид төсвийн хөрөнгөөр хэрхэн тансаглаж татвар төлөгчдийн хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийн тод илэрлэл болж байна гэж үзэж байна. 4. Монгол Улсын 2013 оны төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөгчийн загсагчдын үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээнээс 110 огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Энэ нь шинжлэлийн гих засгийн газрын хариуцлагагүй хуулиар үүрэг болгосон хөтөлбөр арга хэмжээг зөвд оновчтой зохион байгуулж ажиллаж чадахгүй байгаагийн тод илэрлээ. Өөрөөр хэлбэл шинжлэлийн тодорхойлолттой засгийн газрын гишүүд Монгол Улсын засгийн газрын хуулийн 20 дугаар зүйл заасан хамаарах эрхлэх ажлын хүрээний ажлаа зохих түвшинд явуулж чадахгүй хариуцлагагүй ажилласны илэрхийлэл гэж Монгол Ардын намын бүлэг үзэж байна. 5. Монгол Улсын засгийн газрын үр төлбөрийн хэмжээ 2013 онд 50% буюу 5.8 их 80 төгрөгөөр нэмэгдэж 17.7 их 80 төгрөгт хүрчээ. Үүнийг дагаад улсын төсөлд ирэх ачаалалж хэд дахин нэмэгдсэн байна. Тухайлбал зээлийн гүйцэтгэлийн зардал 2011 оны гүйцэтгэлээр 37.3 тэрбум төгрөг байсан бол
2013 оны гүйцэтгэлээр 270.4 тэрбум төгрөгт хүрч 2011 онтой харьцуулахад 7.3 дахин нэмэгджээ. Зөвхөн Чингис Бондын хүүгийн төлбөр 98.9 тэрбум төгрөг төлсөн Монгол Улсын засгийн газрын 1990 оноос хойш авч ачаалсан хөнгөлөлтөө нөхцөлтэй зээлийн 1 жилийн хүүгийн төлбөрөөс 3 дахин их мөнгө төлсөн улсын төсөвд хэр хэмжээний ачаалал бий болгож байгааг нь тод илэрл гэж хэлж болно. Нөгөө тэгвэр зээл нэмэгдсэн хэрээр ард түмний амьдрал, аж ахуй нэгжийн орлого сайжирсангүй. Харин ч бүр эсрэгээр иргэдийн цалин хөлс ард захын хоол хүнсэндээ хүрэлцгээж 24 мянган гаруй аж ахуй нэгж байгууллага 2013 онд үйл ажиллагаагаа төр болон бүрмөсөн зогсоосон улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн үр дагавар ажиглагдах боллоо. Монгол улсыг өрийн дарамтанд оруулан гадаад өр төлбөрийг нэмэгдүүлэн босгосон Чингис Бондын хөрөнгийг төсвийн гадуур хяналтгүй эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжигдсэн гудамж төсөл зарцуулсан 47 тэрбум төгрөгийг аж төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд тусгаагүй байна. Энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 3-2 заасан санхүүгийн альва өгүүл ажиллагааг нэгтлэн бод бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв үндэсний мөнгөнд тэмдэгтэр илэрхийлэн бүртгэж тайлагнах. Мөн 6-гийн 3-4-т төсвийн жилийн явцад шинээр бий болсон альва орлого, их үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зардал нь төсвийн бүрэлдэхүүн байх. Мөн хуулийн 49-ийн 3-т үр өсгөж бүрдүүлсэн их үүсвэрийг зөвхөн төсөв тусган батлсан хөтөлбөр төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна гэсэн зардуудыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн өнөөгийн үн цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 49.9% болжээ гэж гаргасан үндэслэл тооцоо муутай байна. Тухайлбал өнөөгийн үн цэнийг тооцохдоо валютын аншийг зохиомлоор багаар тооцсон. Хүүг өнөөгийн үн цэнлүү шилжүүлэхдээ тооцсон хүүгээ бодит байдлаас хит өндрөөр тооцсон 49.9% гаргахад хүргэжээ. Үнэн бодит байдлаар тооцох юм бол өнөөгийн үн цэнээр Монгол улсын өрийн хэмжээ 60% хүрсэн байна. 6. Монгол улсын засгийн газрын бүтэц хэд данхааж шинжлэл нэрээр 2012 онд 19 яам байгуулан төрийн албан агчдын тоог 13,602-аар нэмэгдүүлсэн ч 2013 онд дахин 6,541-ээр нэмэгдүүлжээ. Энэ төрийн бүтцийг улам данхаалгаж ажлын давхартал, хүн сурталчилгааг ихсэхийн цацуу төсвийн урсгал зардлыг өсгөж байна. 2013 онд нэмэгдсэн орон тооны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд зөвхөн 50 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гарч байна. Эдгээр албан хаагчтай холбоотой бусад төсвийн урсгал зарлыг нэмж тооцвол засгийн газрын хэд данхаалгасан бүтцээр их хэмжээний зарлага санхүүжилт гарч байгаа нь тодорхой. Засгийн газрын энэхүү шийдвэр нь төсвийн тухай хуулийн 6-гийн 4-1 заасан төсвийг бүр ашигтай хэмнэлттэй байхад төлөвлөж зарцуулах гэсэн зардлыг зөрчин татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг нэг илэрл юм. 7. Монгол улсын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн үндэсний аудитын газрын тайлан гүйцэтгэд үндсэн хөрөнгөний бүртгэл тайлагнат урд хожид байгаа өгөөр 33.3% нэмэгдэн 6.8 их найт төгрөгөөс 9 их найт төгрөгт хүрсэн байна. Эдгээр өсөлт тээврийн хэрэгслийн 57.3 тэрбум, тавилгын тогшил 44.6 тэрбум, барилга байгууламж, машин, тоног хөрөнгөс бусад үндсэн хөрөнгөд 1.5 их найт төгрөгийг тус зарцуулсан их хэмжээний их ажил албан тушаалын орон тоог бий болгож тэтгэр зориулан хөрөнгө худалдан авсантай холбоотой гэж үзэж байна. Тухайлбал 2013 онд бага үнэтэй түргэн элэгдэх хэвцүүлс төлөвлөсөн зардал 743.3 сая төгрөгөөр хэвтэрсэн байна. 8. Ахмад наснуудад үзүүлэх төрийн анхаарал халамж 2013 онд суларсан гэж бид үзэж байна. Тухайлбал Монгол Улсын төсвийн зарлагын гүйцэтгэл төрийн байгууллагын нэг удаагийн тэтгэмж урамшуулалт 107.1 тэрбум төгрөг төсвөрлөж 106 тэрбум төгрөг буюу 98.9% гүйцэтгэл. Төрийн бус байгууллагад олгох хандив тусламжийн зар төлөвлөсөн 697 тэрбум төгрөгийг 100% болгосон байна. Гэтэл тэтгэврийн нөхөн олбор төсвөлсөн 95.5 сая төгрөгөөс 22.1 сая төгрөг буюу 22.8%-ийг нь зарцуулжээ. Мөн ахмад наснуудад үзүүлэх хөнгөлөлтөнд 2.7 их найт төгрөгийг төлөвлөснөөс 725.5 сая төгрөг буюу дөнгөж 27%-ийг санхүүжилсэн байгаа нь ахмад наснууд үзүүлэх анхаарал халамжийг суларсныг илтгэж байна. 9. Монгол Улсын ерөнхий сайд 2013 оны төсөв батлагдах үед 1 жилийн хугацаанд өөртөө зориулсан хууль батлуулан 50 тэрбум төгрөгийг өөрийн багцад суулгасан хэдий ч тус хөрөнгөний тайланд өнөөдрийг болтол аудит хийгдээг байна. Улсын хурлын гишүүдээс шаардсан ажил үйлдвэрлэгээтэй холбоотой баримт материал гаргаж өгөхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй гэж харахад өргөж байна. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчид өөрийн багцад тавигдсан төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг 16.8-аас 86.5% биелэлтийг үзүүлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга байгуулалт дутуу орхигдох төсвөөс эдийн засгт оруулах бодит дэмжлэг үзүүлж чадаагүйгийн нэг илэрхийлэл болж байна. 10. Монгол Улсын 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын ажил үйлчлэгээ гүйцэтгсэн олон зуун аж ахуй нэгж байгууллага ханшийн өсөлтөөс алдагдал хүлээж байна. Үгээр цосхгүй 2013 оны төсвөөс санхүүжилт авах ёстой 303 аж ахуй нэгжийн
186 тэрбум төгрөгийг засгийн газар он дамжуулан хүн суртал үзүүлэн вексель гарган санхүүжилтийг нь олгох нэрээр нийт 930 сая төгрөгийн шимтгэл судхан авч хохиросон байна. Гэтэл төсвийн захирагч нар төсөв хүндрэлтэй байгааг мэдсээрэж татвар төлөгчдийн мөнгийг ажил үйлчлэгээ явуулаагүй аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь олгож улсын төсвийн авлагыг 77.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Энэ нь эрх баригчид төсвийн хөрөнгөд хэрхэн хүрлэн байдлаар хандж байгааг нэг жишээ гэж үзэж байна. Төрийн хөрөнгийг бусдад зүгээр ашиглах боломж олгосон төсвийн захирагч нартай хатуу харилцага босч ажиллахыг улсын хурлд Монгол Ардын намын бүлэг шаардж байна.